Агуулалита би өмнө нь надад бас нэг санал иржсэн. Өвлипүү гэдэг хаттын бас дээрээс энэ хоёр доорх том холбоо байд. Тэр холбоонд тоглох санал ирээд. Гэтэ тэр чинь бараг нэг 10 15 хоногийн л хугацаанд байсан баха. Үзэхгүйгээд. Тэгээ би бол үзье гэдгсэн чинь Батгэрэл ахтай ярилцаад. За одоо арайд юм яваа. Бас хугацаа нь бас хэтэрхий богинох. Бэлтгэлээ сайн хийж байгаа ч гэсэндээ ер нь бол яг зориуд бас бэлтгэл хийгээг болохоор бол эрсдэл өндөр. Ирээдүгээ бодож шийдвэр гаргасан зөвгээд тэгээд болж исэн. Тэд том зорилгын төлөө явж байгаа юм чи тий. Тэгээд юун дээр яг таарангуут нь за би тэр бол яг л таарах нь бол таарах байсан юм байна. Гэхдээ хамгийн зөв мөчтөө ер нь таарч юм шиг надад санагдсан. Тэр өмнө нь тоглосон бол бас яахыг мэдэхгүй. Тэр үед болсон шийдвэр нь зөв. Одоо харин яг цаг нь ирчлээ одоо. Яг л зөв цаг нь одоо чамд л зориулагдаж байгаа юм шиг ингээд иржээ шүү ингээ хойшлуулад тэгж л утсан. Та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн дугаар маань онцгой нэгэн зочинтой эхлэх гэж байна. Тэгээд Хөгтөнгөр подкаст маань онцгой дуу хоолой, мэдрэмж, тэр тэмүүллийг бас сонсогч үзэгчтэй хүргэхийг зорддог ийм подкаст байгаамаа. Тэгээд нэвтрүүлгийн маань зочин хомирт холимог тулаанч Бат хоёрын намсраа хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд UFC-тэй гэрээ үзэглээд яг удаагүй байгаа тэр халуун яг энэ цаг мөчид подкастаа хүргэж байгаад бол миний хувьд таатай байна. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Урьж оролцуулсанд баярлалаа. Монголд яг тэмцээнээс хойшоо яг хизээ буу. Тулааны нь бол маш олон холимог тулааныг сонирхогч үзэгч олон монголчууд манаас үзэж дэмжлээ, уухааллаа. Тэгээд төгсгөлийн тэр сэтгэлдлийг сонсоход бол бүр үнэхээр миний хувьд за ямар гоё юм бэ. Монголд бас монголчуудад одоо энэ аврагын бүс ойрхон байгаа юм шиг л нэг тийм омог төрсөн шүү. Тэгээд тэрний өмнөөс бас би маш том талархал дэвшүүлмээр санагдаж байна. За маш их баярлалаа. Тэмцээний дараа 2 хоногийн дараа Монголд ирсэн. Тэгээд Монголд ер нь бол нөгөө UFC-д нэг хонуулаад ер нь маргааш нь л одоо тулааны маргааш нь шууд ер нь буцаад тахгүй. Тамирчид бол буцчихна. Нөгөө UFC-тэй нөгөө гэрээ үзгэллээгээд сошиал хаяг дээр пост оруулсан байсан да. Тэр нь яг хэд хоногийн дараа ер нь процесс ер нь яаж явагддсан юм бэ? Ерөнхийдөө нөгөө бичиг заасны ажил нь бол угаасаа араас ирдэг. Тэгээд 4 дахь өдөр үлээ 3 дахь өдөр өмнөх энэ 7 хоногийн өмнөх 7 хоногийн ирсэн байсан. Тэгээд нөгөө хөдөө гэрлүүгэн харж ирээд нэг нутг усандаа очичоод аав ээж дээр очичоод эренгүүтээ албрисаар гэрэн дээр гарын үсэг зураад тэгээ явуулсан баг. Манай намсраа тэгэхээр аль нутгийн хүүвэ? Мэдээж хүүхэд нас хаана яаж өсөв? Мэдээж бас холимог тулаантай холбогдох тэр одоо сэжим зам яаж нэгдвэ? За би бол Өвөр хангай аймгийн Баянгол сумын Өвөр хангай аймагт төрсөн. Тэгээд Баянгол сумдаа бол одоо багасаа сургуульд одоо 10 жилийн 5 дугаар анги хүртлээ Баянгол сумдаа суусан. Тэгээд хөдөө өссөн өдөөний хүүхэд. Яг л тал нутгийн Монгол дайчиндаа гэж. Монголчуудын одоо би тэгж бодож байна л да. Одоо талан шорго данаагийн Батгэрлээс ахуулаад олон гайхалтай тамирчид түүх бүтээж ийн гэж би харж байгаа байхгүй юу. Тэгээ энийг харахад бол за энэ маш том зүйлийн эхлэл ингээд суур тавигдаж байна. Маш олон гайхалтай аваргуудыг монголчууд төрүүлэх байхаа гэсэн нэг тийм хүсэл одоо тийм одоо мэдээж одоо хайртай энэ спортод хайртай үзэж байгаа сонирхож байгаа маш олон залуучууд маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн эцсийн одоо том хүсэл мөрөөдөл бол тий аваргын хүмүүс намсраг бол ингээ аваргын хүмүүстэй ингэмээр байгаа байхгүй. Тэр нэг чинь л яг нүдэндээ харсан шүү. Яг тэр тулаандаа ялаад төгсгөлд яг яриа өгөхөд ер нь хэр сандард юм байна. Би бол өөрөг чинь бол бүр ямар гоё зэгцтэй, ямар гоё уужуу ярьчваа. Тэгээ яриа үгэн дундаа бүр тэгсэн шүү. Би ингэж ярихаа ингээд харсан тий би бол ингээд аварга ингээд би энэ толоонд ялхаа мэдчихсэн гэж хэлсэн шүү. Тэр мэдрэмж бас ямар гоё юм бүрэн дүүрэн одоо тийм огших мэдрэмж өгвөө. Ер нь бол өмнөх зөндөл ярилцлага бас өгсөн л тэ тулаан болгоны араас ярилцлага өгдөг. Тэгээд зарим нь бол ер нь ихэнх нь фейлддэг минийх бол. Тийм. Ер нь жоохон яриандаа бас муу. Тэнгүүд сая бол бас ерөнхийдөө
яг тулаан дээр ямар утга учиртай, ямар зоригтой ирснээ бол дотроо нэг жоохон зэгцлээд ер нь яах гэж ирснээ ингээл жоохон зэгцлээд тэгэл шууд ярихад бол айгуу гайгүй шууд гараад урсаад явцсан л та. Бүр ингээд тайвширсан юм төвлөрсөн яриа байсан байхгүй. Одоо яг нөгөө октогон дотор ингээд ялтаа байгуулчил ихэнх нь ингээд амар ингээд нэг юм байдаг шүү, ингээд эмоцтой ингээд те авдаартай ээждаартай гэл те. Яг тэр нэг тэгэхэд чиний яриа бол бүр ингээд бэлтцэн яриа байсан юм шигээр надад санагдсан байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээрээс өмнө бас нэлээд ажилласан байна те. Яг уу ер нь бодсон. Ер нь бол одоо ялтын дараа яриа өгөх нь тодорхой. Ер нь ямар хуу утгатай яриа өгөх үү гэдэг бол бас нэг баг зэргийн л дотроо нэг жоохон зэгцэлсэн л байсан. Тэгээд ороход бол хамаагүй дээр. Холимог тулаантай ер нь яг хизэнээс яг энэ спортоор сонирхолж яг энэ чиглэлийг за би яг мэрэгжлийн холимог тулааны салбарт одоо ажиллах хөдөлмөрлөх ёстой хүн юм байна гэдэг шийдвэрийг хизээ гаргаж яв. 19 оны л төгсгөлөөр. Бэлтгэл хийж ерөөсөө эхлэхдээ л за яваасаа л энэ юм байна. Энийг л би одоо хийх ёстой. Ер нь энийг л магадгүй хийх гэж төрсөн ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү бодол төрөөд бэлтгэлэрс гэж үзег байх та штэ. Шууд эхлэхдээ тэгж бодоол яг бэлтгэлээ эхэлж ирсэн. Аль багш дээр хаана одоо бэлтгэл эхэлж юу? Тэр үед ч бас нөө UFC-гээл үздэг. Тэгээ нөө Монголд яг хаагур ямар клуб яаж одоо ямар зарчмаар яаж явдгийг сайн мэдэхгүй. Тэгээ яг тулааны клубүүдээ судлаад тэгээд UFC-д орсон Батгэрл ах маань одоо one team клуб дээр хийдэг байж таарсан. Тэгээд Батгэрл ахыг л хадаа бас харж UFC руу орох бас нөх хүсэл мөрөөдөл зорилгын юм бас нэг тавьсан хүн болохоор тэр хүн рүүгээ ойртох зорилготой тэгээд one team клуб дээр ирээд тэгээд клубын маань багш Сагдрын Ганбаатар багш дээр гүйж орж ирээд Холимог тулааны тамирчин, мэрэгжлийн тамирчин болмоор байна би гэд. Тэгээд гүйж орж ирсэн. Тэгэхээр намсраа бол яг шууд за яг Холимог тулааны клубээс яг эндээс бэлтгэлээ хангаад явъя гэж бодсон байх нь шүү дээ. Өмнөх одоо Холимог тулаанчид чинь бүх суурьтай, бокс суурьтай ч гэдэг юм уу, жижигцэн суурьтай ч гэдэг юм уу байдаг шүү. Тэгэхээр яг тийм суураас шууд Холимог тулаан руу орж ирсэн гэсэн үг үү? Тийм. Ер нь суургуул одоо юу гэх юм тийм. Өмнө би ч одоо ямар нэгэн тийм клуб зааланд одоо бэлтгэл хийж барилдааны ч юм уу тийм бэлтгэл хийж огт үзээгүй байхгүй. Тэгэхээр шууд яг шууд Холимог тулаанаас эхэлсэн байж тээ. Яг Холимог тулаан суурил гэж тэгж хэлэх баг. 19 онд ч одоо 18 онд илүү нөө Конор Макгрегор Хабибийн тулаанчаан бол бас л дэлхийг бүр ингээд юу үзэж байна гэмээр болгосон шүү. Яг тэр яг үед байна шүү дээ тий. Тийм. Одоо тийм л баг. Конорыг илүү дэмжиж юу, Хабибийг дэмжиж юу? Ер нь бол Конорын фэн лээсэн. Анханасаа нэг Конорын фэн лээсэн. Тэгээд Холимог тулаанд бас дурлуулсан хүмүүсийн нэг бол яаж ч том дүрдэх тий. Би бас тухайн үед Конорын фэн байсан байхгүй. Тэгэл Хабибийг за яах вэ, энэ нөхөр бол барилдглийн байгаа. Конор ч бас нөгөө нэг зүүн гарын цогцолт нь бас алдаатай шүү дээ тий. Тэгэл яг тэрүүгээр явах болоо гэсэн чинь тэгэл яг тэр нөгөө тулааны арын хүмүүсийн тэр нөгөө заалны уур амьсгал vibe бол бас амар тий. Тийм. Би тэр талаа гэхдээ шууд үзэж байгаагүй. Тэр үед ч нөгөө хүлээж одоо UFC-г ингээл хүлээж байгаа л үздэг ч юм уу. Ер нь тийм бол байгаагүй. Яг таарвал бараг суугаан толиод сольж байгаа л нөгөө таарвал үздэг. Гэтэ таарах юм бол айгуу гоё дуртайгаар үзчихдэг. Тэгээ дараагийн юм хизээ яах вэ хөө төлөвлөж үл ерөөс нь их үздэг үү. Тийм л байсан. Тэгээ сүүлд нь тэр хоёрын талааныг үзчихсэн. Нилээн сонирхдаг болж байгааг яг харж байсан уу? Тийм. Ер нь бол 14 оноос нэг Монгол UFC чинь нас шууд хамжуулж эхэлсэн шүү дээ. Тэр үеэс л тэгэл үзээл итгэсэн. Ер нь үзээл гэр бүлээрээ л ер нь үзээл тэгэл орой морой чинь тэгэл нэг оноо тавьчих юм бол тэгэл үзчихлээ итгэсэн. Яг тэр үеийн одоо яг би бас тэр үеэс нэг бүр өмнөж үзсэн юм байхгүй л да. Яг тэр тулааныг яг өмнө мэдээж Конорын ялтуудыг харцсан. Конор ингээд нэг энэ ямар гоё ирч хүчтэй бас юм имижтэй штэ. Ер нь ингээд алханаас ахуулаад хувцлалт стил имиж тэгэл
хамгийн амар энэ trash talk нь бол одоо гих мэтлэн яг олон хүнийг дурлуулсан байх. Намсрагийн хувьд мэдээж одоо энэ том одоо тулааны ертөнцид ямар өнгө төрхийг харуулахыг ер нь хүсэж байна. Мэдээж одоо манай Монгол тамирчид энэ дунд ингээд яг Монгол гэсэн юм харуулахыг бол хүсэж байгаа бах. Намсрагийн хувьд яг бас имиж ийм байвал яах вэ гэсэн тийм юунууд байна уу? Ер нь нэг имижийн талаар бол тийм их боддггүйсэн. Гол нь ямар тач одоо UFC холбоонд орох нь бол хамгийн чухал гэсэн байдалтай бэлтгэлтэй илүү анхаарч тэгж ирсэн. Тэгээ одоо UFC-д орсон хойно бол одоо бас нэг яалтчгүй бас нэг тэр тал дээр бол ажиллах ёстой баг. Одоо тэр талаар одоо л ер нь бодож эхэлж байна. Тэгээ ер нь бол гол утга агуулга нь бол бас одоо Монголынхон соёл хүүхд те агуу сайхан түүхтэй их орно шүү дээ. Одоо тэрүүгээрээ бахархаж одоо тэрийг голжилж одоо сэтгэл зүйдээ өөрийнхөө тэр зүйлүүдээр одоо өмнөө барьж явах нь бол бас чухал л гэж бодож байгаа. Дэлхийн үзэгчдийг бас байлдан дагуулмаар шүү дээ, тийм. Шанхай ивентийн тухай яриа л да. Шанхай ивент дээр өөрөө чи өрсөлдөгч бол бүр хүүхэд байхаасаа яг холимогдлоонаар хичээлсэн, ялагдaltaгүй бас нэлээд өөртөө ихтэй нөхөр байсан шүү. Яг тэрний өмнө мэдээж тулаанаа бол судалсан байсан бах. Яг бэлтгэл яг тухайн үед яаж явагдсан бэ? Мэдээж рингэн дээр гарахад бас авсан мэдрэмж. Шанхай ивент үү? Макао юу? Макао лөө? Сүүлийн тулааныг ярьж байна. Үгүй, Шанхай ивент. Сүүлээсээ ойлгох юм. Агуулали. Тий. Агуулали юу? Тий. Ятад агуулалита би өмнө нь надад бас нэг санал иржсэн. Нөвлипу гэдэг хаттын бас дээрээс энэ хоёрт орох том холбоо байт. Тэр холбоонд тоглох санал ирээд. Гэтэ тэр чинь бараг нэг 10-15 хоногийн л хугацаанд байсан баха. Үзэхгүйгээд. Тэгээ би бол үзье гэдгсэн чинь Батгэрл ахтай ярилцаад. За одоо арайд юм явах. Бас хугацаа нь бас хэтэрхий богинох. Бэлтгэлээ сайн хийж байгаа ч гэсэндээ ер нь бол яг зориуд бас бэлтгэл хийгээг болохоор л эрсдэл өндөр. Ирээдүгээ бодож шийдвэр гаргасан зөвгээд тэгээд болж ирсэн. Мэдээж том зорилгын төлөө явж байгаа юм чи тий. Тэгээд юун дээр яг таарангуут нь за би тэр бол яг л таарах нь бол таарах байсан юм байна. Гэхдээ хамгийн зөв мөчтөө ер нь таарч байгаа юм шиг надад санагдсан. Тэр өмнө нь тоглосон бол бас яахыг мэдэхгүй. Тэр үед болсон шийдвэрийн зөв. Одоо харин яг цаг нь ирчлээ одоо. Яг л зөв цаг нь одоо чамд л зориулагдаж байгаа юм шиг ингээд иржээ шүү ингээ хойшлуулад тэгж л утсан. Зөв цаг хугацаанд ирж яах гэж байна. Хятад тамирчны хувьд ч гэсэн тэгвэл чамтай бас топ байна. Ер нь бол бас өмнө нь бол бас ер нь бол нэлээд бодол солилцсон л байна шүү тий. Ер нь бол намайг бас мэддэг л байсан. Судалсан байгаа бох тий. Яг нэгдүгээр үед тэр чинь шууд босоогоор болсон шүү дээ. Ер нь намсрагийн хувьд яг ижлэхэн ингээд тэнцүү яг энэ тэнцүү бэлтгэл хийсэн байгаа хоёр хүн тэр чинь октагон дотор шууд тулж штэ. Яг тэр үед би чамаг нэг богино хугацаанд дуусгадаг учраас яг нэг талаараа арай илүү тийм эрч хүчтэй, арай илүү их өөртөө ихтэйгээр гарч ирж байна уу? Сэтгэл зүйн хувьд илүү өндөр бэлтгэлтэй байна уу гэж хараад байгаа аахгүй юу? Яг тэрэн дээр яг анхнаасаа угаасаа нэгдүгээр үедэр дуусгана гэж ер нь тамирчид ч бас тэгдэг шүү. Гэхдээ яг тэгдэг нь бас нөхцөл байдал янз бүр болж болно. Тэ? Тэгэхэд яг яаж ингэж нөхцлүүд бүрдээд байна? Яг мэдгүй бас. Бэлтгэл сургуультай бол мэдээж нэг одоо энэ доогуур тулаануудад бол бүгднгийн дутуу гаргаж ийж одоо шилдэг тамирчдтайгаа одоо энд тэнцүү өрсөлдөх ёстой байх гэж би өөрөө боддог. Энэ доогуур бас тэгэл алалцаал тэнцүүх үзээд байх юм бол одоо дээшээ гараад яах вэ те? Тиймэрхүү зорилготойгоор хийдэг болохоор бас сэтгэл зүйд бол илүү юутай байдаг. Тэгээ бас нэг үг амьтаа гэдэг шиг аль болох өөртөө одоо хэлж байгаа бүх юм одоо нэг дээр гаргана эсвэл ялна. Заавал ялж байгаагаар тэр болгоноор нэг төсөөлж бодож ярихаар бол бас илүү бүр ойртож төтөлдөг санагддаг. Бас тийм те. Хүн өөрийгөө бас сэтгэл зүйн хувьд давхар бэлдээлээ шүү дээ. Тийм. Сүүлийн ивентийн тулаан дээр бол ялтчгүй би илүүрхэх байх гэж
бодож исэн л доо олон ч хүн тэрнийг хүсэж исэн баг. Яг тэр нөгөө баруун гараараа нөгөө нэг шал тулцсан тий. Тэр өвдөг ингээд амар орсон шүү дээ. Би яг тэгээд тамирчныхын нүдийг хараад. За энэ яг орчлоо даа гэх юм. Хүний нүд чинь нэг цохилтны дараа ингээд яг нэг хааш харж байгааг нь мэддэхгүй болдог шүү. Яг тэр мэдрэмжид шүүгч ч гэсэн маш гайхалтай үйлдэл хийсэн тий. Яг тэр өвдөгний араас ер нь юу гэж бодож вэ? Яг орчлоо доо гэж бодсон уу? Бодсон. Ер нь эхлээд би нэг 2 өшгөлөөд тулаан эхэлж яхад нь 2 өшгөлөө. Тэгээ 3 дахь дээр өшгөлтөн дээр нэг түлхүүлээд нэг ундаа штэ. Тий. Тэгээ босоод ирж яхад дийлэхгүй лээ штэ чамаг. Унгаж дийлэхгүй лээ штэ. Тий. Босоод ирж яхад нэг 2 зогсон. Тэрийг би яг 2 гар дээр ингээд авсан бохгүй. Тэгсэн чинь нэг л сул санагдаад. За ер нь бол дуусгах юм биш үү? Энэ бол нэг биш байгаа юм байна. Ер нь сул байгаа юм байна да. Тэгж тэрний араас яг миний зохилтууд оноол. Тэгээд нэг 3 дохой өгөөд. Тэгээд дээр нь ер нь байж захтаа бол за ер нь дуусгах мөчл ойрхон байгаа. Мэдэрсэн л дээ. Тэгэл яарч болохгүй. Ер нь л дуусгах мөч тулаан дуусгахд л ерөөсөө ойртчлаа гэдэг л шууд л мэдгэцсэн. Тэгэл яарахгүй, аль болох яарахгүй тэгээд буруу үйлдэл хийхгүй. Өвдөг тулцсан үед өвдгөлсөн бол одоо тэр чинь шууд одоо миний буруутай үйлдэл болоод яан штэ. Тэгэнгүүт тэрийг баг би харсан баха. За энэ өвдгөн тулж яаж вэ гэдэг. Харж агаад өвдгөлсөн гэж юу? Тэгээ өвдгөлсөн. Өвдгөлж болох юм байна гэд. Тэгээ өвдгөлөнгүүт. Тэгэл ер нь өвдгөлсөн чинь л ер нь болийл болж ирсэн л та. Тэр чи бидний хувьд бол ингээд үзэхэд ингээд бүх зүйл ингээд өрнөд байгаа юм шиг ирнэ. Яг октогон доторх тэр нэг үе бол асар урт удаан хугацаа байна те. Амар урт шүү дээ. Айгу урт. Секунд үрийг л. Тий, одоо тулаан яг нөө эхлэхийн өмнө нөө нэрмэр дуудуулаад тэр хугацаа хүртэл ингээл амар урт. Гялс цаг хугацаа зогссон юм шиг баргал. Гялс эхлүүлээч гэмээр л тиймэрхүү байд шүү дээ. Тэгэл яг орж ирж байгааг харсан. Яа. Хүлээжсэн тулаа ингээ эхэлж гин гэж юу гэдэг. Тийш нэг үзээ хүлээжсэн үз. Тэр чинь бас нөгөө нэг хойшлцсан ивент шүү. Тий штэ. Тий. Өмнөх тэр 15 гээд тулаан чи ер нь хэр судалсан байсан бэ? 15 судалсан. Сайн судалсан. Тэр бас нэлийн үзээтэй нөхөс. За бас үзээтэй сэтгэл зүйн хувьд бас сайн. Тим тамирчин байсан шүү. Тэг нэлийн сэтгэл зүйн хувьд өндөр байсан. Тийм сэтгэл зүйн хувьд характер өндөртэй тамирчин байлээ тий. Ер нь бас нэг амархан бууж өгдөг үү. Ер нь нэг тийм шандцтай шүү бас. Өөрөөр яг Монгол тулаанчдын онцлог ер нь энэ байдаг болов уу гэж мэдрэгддэг зүйл нь юу вэ? Мэдээж одоо бид нар тал нутгийн дайчид мөнх хөх тэнгэр бол бидний дээр байгаа шүү дээ. Тэгтэл тэр чинь яг адилхан ингээд орон орны тамирчид дундаас бидний хувьд арай илүү нэг энэ илүү юм болоо да гэдэг мэдрэмж байдаг шүү. Тэрнээсээ хаалцж болох. Бид нар яг нөө арай илүү хаттай байж магадгүй санагдаад байна. Одоо амьдралын юунаас болд юм уу эсвэл одоо багш нар шав нарын хоорондын харилцаач бас нэг хитрхи юм дотн одоо нэг бүх юм хөгжөөд одоо даяар шидрэнгүүт нэг сэтгэл зүйн эрүүл мэндийн тэгэл одоо бүх юм илүү юм нялцгай болсон шүү дээ. Одоо тэгээ бидний хувьд бол бас тэр тал руугаа бол бүр хитрхи тийм зөөлөн болоогүй. Багш шав нар бол одоо багш нь шавдаа хэлэх үгээ бол хэлдэг. Хатуу хандах үедээ хатуу ханддаг. Бэлтгэл сургалтын дээр бас өрсөлдөгчтэйгөө ширүүн тулах үедээ бол тулдаг. Бүх зүйлийг нэг тийм зөөлөн юм юу аргаар үздэг. Бас тэр зан чанар бас ер нь нөлөөлдөг байна. Яг өөрөө тэгээд нэг хаттай. Заавал нэг нөгөө монголчууд нэг тийм адгуу шүү дээ. Нэг юм хийн гэвэл нэг ер нь айлч юм хийдэг те. Бүр ингээд яаж хийж байгаа л ард гардаг. Заавал энийг хийнэл гэвэл ер нь хийдэг. Бас нэг тиймэрхүү төрлийн хүмүүс шүү дээ. Энэ бас бидний цуснд байна те. Тийм. Одоо ингээд UFC-гийн одоо ингээд гэрээ үзгэлчлээ шүү дээ. Яг тулдахыг хүсэж байгаа тамирчин байна. Энтэй нэг үзвэл яах бол үзчмэр ч юм уу одоо бас. Би одоо мэдээж одоо энэ бол чиний хувьд маш том зам нэгдэж байгаа байхгүй. Монголчуудын хувьд энэ бол маш олон амжилттай агуулсан дардан зам байгаасаа, урт бөгөөд удаан зам байгаасаа гэж
хүсэж байгаа байхгүй юу. Одоо яг өөрөө чи үзэгчийн хувьд миний зүгээс л хэлж байгаа шүү. Мэдээж тэр ч одоо Conor McGregor шиг нөхөртөөс үзмээр л байна шүү дээ. Тийм үстэй. Одоо нөгөө шилдэг тамирчдыг судлаад үздэг л байсан л да. Одоо энэ тамирчин юм шүү. UFC-д одоо дээгүүр тулж байгаа тамирчдыг, жингээхэ тамирчдыг бас судлаад ер нь ирээдүйд эднэртэй бас таарандаа гэл тэгэл судлаад үздэг байсан. Одоо тэр хүмүүстэйг яг үзэх болохоор надад нэг тэр тамирчин тийм, энэ тамирчин бүгдийн айгу мэдээд байгаа байхгүй вэ? Давуу тал, сул тал. Одоо тэднэртэй тоглоно гэхээр тэгэл их сонин мэдрэмж. McGregor-ыг яг карьераа эхэлж байхад яг хөө карьер бол дундаа явж байсан л байх л та. Жози Алдо гэдэг том аваргыг бол McGregor шууд амлал битүү хилом хийсээр байгаа л тэгэл тэр бас л яг нөгөө сэтгэл зүйн хувьд бас өөрөө илүү тэрнийг харцсан. Тэгэхээр ч юм шууд нэг дөрвөн дээр дуусгацсан шүү дээ. Яг тэр одоо тулаан McGregor-ыг бол бүр илүү тамгалж өгсөн юм болов гэж боддог байхгүй юм яг. Тэгээд тэр чинь хамгийн гол нэг өөрийнхөө эх оронд ивент хийнэ гэдэг бас дээрээс нь амар том сэтгэлийн хүч байдаг баха. Өөр ингээд одоо тэмцээний өмнө мэдээж бэлтгэл бол тасралтгүй товлсон өдрөөс хойш ингээд яг системтэй явж байгаа бах. Өөрийн хувьд яг сэтгэл зүй илүү чухал байдгүй эсвэл одоо жин хасалтан дээрээ төвлөрөх ч гэдэм юм уу? Алин дээр ер нь яаж төвлөрж ажиллаж байна вэ? Ер нь хамгийн чухал нь бол ер нь сэтгэл зүй гэж боддیں۔ Хүн сэтгэл зүйгээ дагаж л нөө үйлдэл хийж, хөдөлгөөн хийж бүх юм нь одоо явж идэг болохоор. Сэтгэл зүй л хамгийн чухал. Одоо хүний бие ядарч сүлдэж одоо унтсан байсан ч гэсэн тархиндаа одоо нэг сэргийг мэдрэмж, гоё мэдрэмж авах юм бол хүн тэрийгэ дагаал дээшилж яадаг. Тэнгүүт ер нь бол өөрийнхөө сэтгэл зүйтэй хамгийн түрүүнд ажиллах нь бол чухал. Тэгээ бусд зүйлээ бол яг өөрийнхөө нөгөө давуу болон сул талуудаа маш сайн бас мэддэг байх нь чухал санагдаад. Өөрийгөө судалсан байхад бол бэлтгэлийн хугацаанд бол жин хасалт бол өөрийгөө ойлгодог. Яг одоо аль үед хэдэн килограммыг яаж буулгавал одоо надад илүү тохиромжтой авах уу гэдэг юм бас нэлээд ойлгодог байх чухал. Сүүлд бас UFC-нд үзэж байгаа Хамзат Чимаевын тулаан бол Чимаевыг бол бүтэн илүүрхэж дуусгана гэсэн одоо тийм ер нь бол тийм таамаг байлаа шүү. Ихэнх нь л Чимаевыг дуусна гэдэгжсэн. Тэгэхэд бол нөгөө жин хасалтан дээр алдсан тамирчин яаж одоо хурдан ядарч рингэн дээр сэргэж чадахгүй байгаагаа харуулахыг бол яг хараад би бол энэ жин хасах бол бас тоглоом биш вэ шүү те. Чимаев ч юм бол бүтэн илүүрхэж одоо барилдаж дандаа дарж унгаж те. Юу жоохон дээрлэхэж ялдаг тамирчин штэ. Тэгэхэд бол сүүл рүүгээ барилдахгүй цохилцохыг хүсээд яг зогсоогоос үзэхэд эхлэнгүүт нь би энэ яг үнэхээр ингээд нөө тамир нь бол яг ингээд тасарчтай л гэж болохгүй байна те. Яг нэг хид хөл рүү ороод тэгэл сүүл рүүгээ бүр үнэхээр ингээд чимээ ч юм л өөрөө бүр тэгдүүстэй. Би хэрвээ олимпиад байсан бол би олимпийн лав руу байгаа гэж ярьдаг хэмжээний өндөр сэтгэл зүйтэй, өндөр бэлтгэлтэй яриатай хүн жин хасалтан дээр алдлаа гэд яг нэг тайлбарлагч нэр яриагаар ингээд сонсоход яг яалтч хүндэн дээр ингээд харагдаж байгаа байхгүй. Тэгэл энэ бол бас тоглоом биш вэ шүү те. Тэр чинь бас хурдан сэргэж чадахгүй байх ч юм уу. За тэрэн дээр нь дахиад сэтгэл зүй ямар байхаа одоо сэтгэл зүйн хувьд ингээд докторгүй болоод ирвэл бүр илүү хэцүү болох зүйл юм шиг харагдаж байгаа юм л да. Нөө олон килограммыг бас хасж байгаа хүн бол нэг хугацаанаас нэлээд ямар хугацаанаас яаж буулгах уу гэдэг нь нэлээд чухал байт юм шиг байна. Миний хувьд бол яг бүр нэг тэгж одоо өөх мөхлөлт ихсээд ч юм уу амар урт хугацаагаар амарч тэгж нэмдэг болохоор яг тэр дэлийг яг сайн мэдэхгүй л дээ. Яг нэг үндсэн бэлтгэлжилт дээрээсээ л жингээ хасаад орчдөг болохоор. Тэнгүүт магадгүй жоохон хугацаан дээр жоохон алдсан байж магадгүй. Гэтэ нөө Жимаевч нь бол тийм сул бол бас байгаагүй юм шиг санагдаад байгаа. Яг тэр ууг нь толгоондоо ялагдсан ч гэсэн ер нь бол гар өргүүлж ялсан л да. Биш тэмцээ өндөрлсөн л доо тий. Тэгэнгүүт яг нэг өмнөх хөрсөлтөгчтэй яг бүгднгийн нэг доосгодох шүү дээ тий. Амар илүүрхэлж ялдсан шүү дээ. Тэнгүүт Чимаевч хүнтэй тэнцүү үзээд байхаар ч нөө үзэгчд нь гайхаа тий. Ямар сууг байна гэдэг.
Бүр шоконд үзээд ахтал амар муу байна гэдэг тэгээд байгаа. Нөө өмнөгшгөө байсангүй гэдгээр өмнөгшгөө байсан. Чимаа юм муу байлаа гэдэг тий. Айгу муу. Тэгээд бас их муу харагдаад байсан. Бас тийм байна те. Өөрөөр яг одоо толооны бэлтгэл энэ шийдвэр гаргаад мэдээж одоо 19 оноос шингээ доктортой явж штэ. Энэ бүх цаг үеүүдэд ер нь хамгийн том урам зоригийг хэн өгж ив? Гэр бүлийнхэн байв уу? Бэлтгэлийн хамт олон байв уу? Мэдээж одоо спорт бол тэр чигтээ тэмцэл байгаа штэ. Ер нь бол нөгөө өөрийнхөө ихэлсэн зориг мөрөөдөл бол ер нь бодож тоо. Хүчин авдаг. Заримдаа бас унах үеуд одоо шантрах үед гарч ирэнгүүт яах гэж ихэлснээ л ер нь бол боддог нэгдүгээрт. Өөртөө илүү хэрж ингэсэн үг. Тийм. Гэтэ гайгүй бас айгуу тийм нөгөө хүнд зүйл гэж бас бодохгүй байх нь бол гайгүй чухал байд. Талан шуурга Данагийн Батгэрэл гэдэг хүн чиний хувьд яг хэр чухал хүн бэ? Одоо маш чухал хүн л дээ. Миний амьдралыг бас бүрэн өөрчлөх хэмжээний одоо өөрийгөө би одоо шин замд нээхэд маань одоо түлхэж өгсөн. Мотивашн өгсөн одоо тийм л хамгийн чухал. Яг бэлтгэлээс ахвалал бүх зүйл дээр чамааг яг чиглүүлж байгаа. Гэдэг нь бас бидэрт харагдж байгаа байхгүй юу? Одоо энэ зүйлийг нөө болно бүтэн болдгоо зүйл биш шүү гэдгийг л нөө харуулсан болохоор тэр нь бас аягүй чухал. Яг Монголын одоо тулаанчдын өмнө яг UFC гэдэг энэ том дэлхийн одоо тавцан дээр гарч ирж болдог шүү гэдгийг хамгаалсан. Дээрээс нь тэрнээс араас ингээд дахиад 2 гэрээ хийгдэхэд бол за үнэхээр бидэрт бол боломж байна шүү те. Хангалттай боломж байгаа шүү гэдгийг л бусдад одоо харуулсан л да. Толооны өмнө ер нь нойр хэр авах вэ? Жин хасалтын нөө сүүлийн өдөр л ер нь унтахд хэцүү байт. Хамгийн сүүлийн өдөр усан хасцсан. Тэгээ нөгөө усан хасаад амар их жин хасцсан чинь амар халуун шаттай шүү дээ. Нөө өлдөж өгч байгаа юм чинь нэг нөгөө дотроос ингээ бүх хувцаан тайлаад ингээд шатж өгөх гээд шатж байгаа юм шиг нэг мэдрэмж авдаг. Тийм мэдрэмжийг авдаг шүү дээ. Тэгээ бүр ингээд байж чадаад аяйгүй ихсэн. Кондишнер нэг хасах нэмэх одоо хэд вэ? Нэмэх нэг 10 хэд мэдэж байна. Сэрүүхэн температур шүү дээ. Тийм багт л ерөөс ингээл амар халууцаал. Тэр л хэцүү байдаг. Тэгээд тулааны жингээ тавьжсан тулааны үед бол гайгүй. Яг одоо өөрөөр яг барилдах илүү давуу тал олгоно гэж бодож мэдээж тамирчин болгон өөр л арга барилтай байгаа байх л та. Өрсөлдөгч бас өөр болоход мэдээж тамирчин бас давхар одоо бэлтгэлийн хувьд бол хуваараа өөр болгодог шүү дээ. Өөрөөр яг барилдах нь илүү онцлог давуу тал юм шиг мэдрэгдэггүй эсвэл яг босоогоос өрөх одоо илүү давуу тал мэдрэгдэггүй аль нь дээр нь байдаг вэ? Ер нь барилдаана бол одоо маш сайн байх нь бол зөв гэж боддог. Заавал тулаан дээр ашиглахгүй өөрөөсөө барилдаад ч юм уу заавал барилдахгүйсэн ч гэсэн тийм сайн барилддаг байх нь л чухал, хамгийн чухал. Сайн боксдог байхсаа илүү чухал юм шиг санагддаг. Яг нэг холбогдлоо UFC анх тоглолтоо эхэлж байхад ер нь бол Ultimate Fighter буюу одоо яг аль төрлийн тулаан нь илүү вэ гэсэн зорилготой байсан мэлээ шүү дээ. Одоо бүх юм уу, бокс юм уу, тий. Карате, жижитсу, одоо таеквондо, мутай юм уу, тий. Тэгэхэд яг тэр үед бол жижитсугийн тулаанчид их ялт байгуулдаг байсан юм бэ лээ. Тэгээ энэ ингээ хувьсаал яваад байгаа юм шиг л. Одоо болохоор яг нөө бүх суурьтай тамирчид бол ялт их байгуулж байгаа харагдаж байна л да. Ер нь тулааны спорт тэр үеийн юуг бол бас сайн мэдэхгүй байна л да. Тэгээд барьцээлчүүд бас ер нь анханасаа л тулаанч ер нь тулааны спортоор хамгийн их хичээлдэг, барилддаг, жижигцүүгээ хийдэг тийм хүмүүс байсан. Тэгээ нэг Грейс хамгийн эхэлж нөгөө ялж ирсэн шүү дээ, жижигцүү. Тийм. Анхны ялагч нь. Тийм. Анхны одоо UFC-ийн авраг тийм. Бүх төрлийг хооронд нь төлцүүлээд. Гэр бүл одоо яг
холимог одоо гэр бүлийн хувьд за би яг холимог тулаанч болно гэж одоо шийдвэр гаргалаа гэхэд яг хэр хүлээж авч ирсэн бэ? Би анхандаа бол шууд тэгж хэлж ирэх чадаагүй. Хэлээгүй. Дотроо шийдвэрээ гаргацсан тий. Дотроо шийдвэрээ гаргацсан. Би холимогдлаанч болохоор ингээ явж яана гэж би ерөөсөө хэлээгүй. Тэгээд ер нь бол би бэлтгэл хийх гэж байгаа. Одоо ингээ тамирчин болох гэж байгаа. Бэлтгэл хиймээр байна. Гэ ер нь бол нэг тэр утгаа бол илэрхийлсэн. Тэгээ яг юуны бэлтгэл хийж байгааг бол анх бол мэдээгүй. Тэгэл нөгөө тулааны зааланд очиод бэлтгэл хийгээл утсан утсаараа нэг стори хийдэг ч юм уу яадаг ш. Тэрнээс л ер нь бол мэдсэн. Бүр үү? Тийм. Хэлээгүй. За энэ бол ийм зааланд л яваад байна даа гэж мэдсэн байж тээ, тий. За энэ хүн нэг ямар ч нэг тамирчин болохоор ер нь шийдэж байгаа юм байна даа л гэдгийг л анх ер нь яг хэлжсэн. Мэргэжлийн холимог тулаана эхний тулаана хийхэд ер нь хэрэг догдолж исэн бай. Бас л одоо хамгийн ихний нөө сонирхчийн тулаанууд дээр бас нөө хэд тоглолцсон. Сонирхчийн тулааныг нь асууя л да. Сонирхчийн тулаан дээр бол нөө зузаан байлитэй болохоор гайгүйсэн гэж. Тийм, гайгүйсэн. Гэтэ шал өөр байсан бас нөө бэлтгэл хийхээс л айгүй өөр байсан. Бэлтгэл дээр ч өстэй гоё явдаг байсан чинь яг тоорон дотор ороод толцсон ч өстэй. Яг л болж өгөхгүйсэн. Бүх юм болж өгөхгүй бас сонирхол байсан. Мэргэжлийн эхний тулаан ихэд. Мэргэжлийн тулаан дээр бол тэр чинь бол нөгөө ер нь бол за би бол ингэж тулдах гэдэг бүх зүйлийг ойлгоцсон байгаа дээ шүү дээ. Тийм, ер нь ойлгоцсон байсан. Тэгээд энэ мэргэжлийн тулаан гэдэг утгаараа бас нэлийн юугаар хүлээж авсан л чухал юм чинь хамгийн ихний яг тулаан юм чинь ялах хэвээр ялна гэл алнаа л гэсэн. Тийм л бодолтойсэн ш тэр үед. Тэгэл гараад нөгөө багш нар юу хэлж байгаач би сонсоогүй тэгэл дайраал байсан. Тэгэл яг сандал дээр ихний үед суусан чинь за одоо ингэ шүү тэгэн шүү гэл юм яриад тэрийг би юусэн ойлгооч. Одоо дуусгана. За одоо би 2 дугаар үе дээр одоо дуусгана гэж хэлжсэн. Яг тэрийг л сандсан шүү дээ. Тэгээ 2 дугаар үе дээр гараад дуусгацсан. Road to website орох саналыг яаж авч ив? Ер нь бол нөгөө тамирчид өөрсдийнхөө саналыг одоо ямар ч тамирчин ер нь явуулж болно. Өөрсдийнхөө мэдээллийг явуулаад одоо менежерээрээ дамжуулаад тэгээ явуулдаг. Тэнгүүд яг авах бас том шалтгаануудын нэг нь нөгөө өтгөрл ахтай бас холбоотой. Одоо энэ хүний чинь багш нь UFC-д орж исэн, тоглож исэн, сайн байсан гэдэг утгаараа бас тэр үл нэлийн түлхэж болж байгаа. Олон шилдэг тамирчид байгаа. Тэгээ бас нөгөө Монгол тамирчид бас нэг одоо нэг дэлхийн хэмжээний нэг шоу одоо юу гэдэг тэмцээн иймэрхүү юмд нэг ширхэг Монгол ч юм уу ингээ байхад нь илүү нэг юм сонин содон байд юм шиг бас тэгж хард юм шиг байна. Тэгээ бас Монголоос нэг энийг нэг үзье тий гэсэн байдлаар авсан байна. Тэгээ тэр чинь маш том сорилт, маш том тулаанууд явагдаж байгаа шүү дээ тий. Яг шүгийн одоо дөрөвт гарч ирэхэд ер нь за дараагийн 2 тулаан бол асуудалгүйдэ гэдэг бол харцсан байсан бах тий. Яг тэр нэг юм одоо юу гэх юм тулааны 5 яг би нөө юуг л ярих гээд байгаа юм байна л да. Нөгөө хавар нөгөө ивент хойшлсон шүү дээ. Нөгөө 15 жиндээ орч чадаагүйгээс болж яг тэр үед бол ер нь ямар мэдрэмж авсан бэ? Тэр чинь нөгөө нэг зөндөө хүлээсэн байгаа зөвлөстэй ер нь бол тий. Яг тэр цаг мөч ирээд дахиад хойшлцохоор нэг консолт байгаагүй юу? Гайгүй. Нөгөө нэг бас нэг жоохон эрүүл мэндийн нэг асуудалтай байсан. Жоохон бэртэл хэмтэл. Тэднийг илүү нэг одоо сайжруулах боломж гарлаа л гэж харсан. Эхлээд бол 15-гийн хувьд бас жиндээ орж чадаагүй гэд бас тэгж яаж ирсэн шүү дээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд бас эрүүл мэндийн шалтгаан байна гэж шилж ирсэн үгүй юу? Тэр үедээ тэгж ярьж л байсан. Гэхдээ 15 гэхдээ гайгүйсэн баха. Айгуу гайгүй. Ерөнхийдөө нэг явж байгаа байдал нь харахад бол гоё энерги өндөртэй, энержитэй.
Тэгээ тэр нөө юуны ихэнх чинь австралчууд ч бас тийм гоё хүмүүс үлээ шүү дээ. Байнга инээж янагаал марцгнаал тэгэл хөрөлдөө байж байдаг. Бас сэтгэл зүйн тийм болохоор бас сайн байдаг бах тэд нар. Нээлттэй тий. Тий, нээлттэй. Манайхан ч болохоор айгүй юм энгийн. Тий. Даруу тий. Өөртөөгөө л ажилтдаг тий. Энэ гэхдээ нэг талаараа яг хөө мэдээж сэтгэл зүй доктортой байх давуу тал юм шиг боловч бас яг энэ том тайз шоу entertainment ертөнцид бол энийг бас илүү эвдэх задлах хэвээр болов гэж зөвөр харагдаад байгаа. Уусаа бүгд тодорхой хэмжээнд яаж ажиллах вэ дээр ажиллаж байгаа. Макрогрийн хувьд бол яг л нэг тийм сте. Бүх нөгөө нэг энгийн тулаан чи юм байдаг гэдгийг бүгднийг эвдэж цохиж орж ирээл яг дэлхийн од болсон юм шиг санагддаг байхгүй. Тэгэл ялангуяа анх гарч ирж байхдаа бол ямар ч имижгүй байж байгаа л яваанд имижтэй болоод тэгэл сүүл рүүгээ ингээл нэг бүр өөрийн гэсэн одоо юм брэндүүдийг үүсгэчлээ шүү дээ тий. Одоо бас тулаанаас товлчих шиг боллоо. Тэрэн дээр юу гэж харж байна? Хэн ялхал? Коннор бас ялуул гоё л байна. Харин би бас Коннорыг ялуул гоё л байна. Формгүй байгаа ч гэсэн ялаасай л гэж бодож байна. Дандаа босоогоос яваад байвал бас нэг амархан дутуу гарчихгүй шүү дээ. Тий. Тулаан ер нь бүрэн цаг бүтэн дуус магадлал ер нь өндөртэй л гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээ Коннорын пен. Би бас ажилласан. Пен нэ тэгтээ. Коннорыг л үзэндээ тэгт. Удаандаа ингээ үзэдсэн чинь Хабибийн бас пен болохоор юм байлээ. Хабибийн тэр арга барил философи ялангуяа тэр аавынх нь өсгөж хүмүүжүүлсэн арга барил ямар мундаг юм бэ те. Тэдний хүүхд байхдаа хүртэл бавгаан бамбрууштай барилтаадж байгаа шиг те. Тэр бас нэг газар зүүн онцлогоос авахлаа тэр улс ард түмнийх нь соёл ч гэсэн бас илүү том давхар бэлтгэл болоод байна л да тий. Одоо шашин тэгээд өөрсдийнх нь итгэл үнэмшил бас гол хамгийн чухал зүйл нь итгэл үнэмшил. Тэгээ нэг зан чанар нь ч гэсэн одоо нөлөөлнө өөрсдөө. Одоо нэг үг хэлсэн бол заавал тэр үгэндээ эзэн байдаг. Заавал тэрийгэл биелүүлдэг. Тэ? Заавал үгүй гэдэгтэй адилхан. Тэр чанар нэр тэр чанар маш их хэрэгтэй биш шүү. Тэг санагддаг. Тэд нэр бас их нөлөөлт юм шиг. Тэгээ нэг нэгэндээ үнэнч одоо улсынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ч юм уу, найз нөхдийнхээ төлөө яг үнэн чанддаг. Тэр бэлтгэлдээ хүртэл үнэн чанддаг. Одоо өөрийгөө хувирахгүй. Тэр зан чанарууд л бас гол байх гэж боддоо ш. Найз нөхдөдөө гэр бүлийнхэндээ заагч үгүй болчдөг байвал хүн тэр хүн улсаагаа төлөөлж чадахгүй хаа тий. Тийм бас нэг талаараа тий. Намсрагийн хувьд яг итгэл үнэмшил юун дээр байдаг вэ? Мэдээж бид нар чинь бас монголчууд байгаад байна. Ялангуяа өөрийн чинь салбар бол бүр илүү их одоо сэтгэл зүйн өндөр дархлаатай байх ёстой салбар байгаад байна шүү дээ. Итгэл үнэмшлийн өндөр байхын тулд тэгээд ер нь бол байнгын л бас суралцж одоо явдсан шүү дээ. Одоо нэг Хабиб ингээ гараад ирэнгүүт Хабиб чи юм биш үү? Эндээс одоо энэ зан чанарууд нь байвал одоо илүү миний зам одоо илүү гэрэлтэй байж болох юм байна гэдэг талаас нь. Конор Макгрегор ч тийм юм биш тэгээд. Ингээд ер нь явдаг. Хамгийн гол зүйл нь бол тэгээд яг нөө бодсон сансан зүйлдээ бас итгэх нь л ялч чухал л та. Хүн өөрөөсөө эхэлж шүү дээ. Ямар нэг зүйлд бүрэн дүүрэн яг итгэнэ гэдэг чинь бас хамгийн чухал зан чанар шиг санагддаг. Чухал шүү тий. Тийм. Өөртөө итгэхгүй байж одоо өөр хүн надад итгэдэг юм гарахгүй. Тий. Хүмүүс итгэдэг өөртөө итгэж чадахгүй бол бас хэцүү баха. Тий шүү. Тэгээ хамгийн эцсийн юм нь яг л өөр дөр бүх юм ирж байгаа юм чинь өөрийгөө бэлтцэд өөртөө итгэх нь чухал. Адилхан л хөлтэй, адилхан л гартай гэдэг шиг. Адилхан яг бэлтгэл хийсэн хоёр хүн бол хэн илүү итгэлтэй юм. Тий, хэн илүү итгэлтэй л ялна. Тий. Яг тий. Би нэг ямар нэвтрүүлэг дээр үлээ яг нөгөө хийгснийг хийж байгаа хүн бол тэндээ гацдаг. Өөрөө ингэж энийг заавал хийн нэг ч гэсэн илүү хийж гэдэг хүн л урд явд юм байлээ гэд хэлж ирсэн юм аа. Тэр Сумагийн авраг амаа бимт оржийн яриаг би бас сонсч ирсэн юм болов. Тэгээ ер нь нэг
ер нь хүмүүс ярьдаг яг тэр талаар ярьдаг л да нэг хүнээр биш те. Одоо 100 сунаалаа гэхэд за яг л 100 сунаа одоо 100 сунаах ёстой шүү гэж хүнээр хэлүүлэх биш. Өөрөө би өнөөдөр 100 сунаах ёстой. Тэгээ 100 сунааж дуусчаад за ахаад нэг 5 сунаач 10 сунаач нэмээд бүр бол 50 сунаач гэдэг юм уу. Тэгээ яг энэ зан чанар байж өөрөө ингээ хүсэж зорж хийдэг хүмүүс л ялтчгүй илүү нэг амжилтанд хүрэх. Тэгээ өөрт нь хүч болж байгаа юм. Зүгээр нэг тоолоод хийхээр бол нэг өөрт бас үлдэхгүй шүү дээ. Яг адилхан хүч гаргаж хийсэн байсан ч гэсэндээ наалдсан бас өөр бид ирэх мэдрэмж нь сэтгэл үнэмшилтэйгээр зоригтойгоор одоо ингэж хийж байгаа учраас л сэтгэлээ зарцуулж шүү дээ. Давхар сэтгэлээрээ хийж байгаа. Зөвхөн биеэрээ биш. Мэргэжлийн сумгийн ертөнцид асаа авраг аваал те. Араас нахгүйхаа авраг гээл те. Араасаа бүр амар олон аврагууд гарч ирэхэд надад нэг тийм зүйл одоо тэр үед ингээл бүгдээрээ сум үздэг байсан шүү. Тэгсэн. Бүх ингээл сумуудаар сумаа гарч идэг те. Өдрийн 3 цагт бол яг монголчууд арга гэртээ байгаа хүн бол сумаа л үздэг байсан шүү. Тэгээ тэр ийм мэргэжлийн одоо сумагийн том ертөнцид нэг монгол авраг гараад ирэхэд дараагийн аврагуудаа дагуулсан зүйл юм болов уу гэж би харж байгаа байхгүй юу. Дагестанууд ч гэсэн UFC дээр Бразилууд ч гэсэн ялгаагүй. Нэг л авраг гараад ирсэн байхад тэр улсын одоо хүн ам эдийн засаг одоо ямар байх нь хамаагүй. Дараагийн аврагууд нь заавал гарч ирээд байгаа юм эффект үзэгдэл юм болов гэж харж байгаа байхгүй. Тэгэж мэргэжлийн сумгийн ертөнцид хэдэн мянган жилийн түүхтэй те үлгэр домог соёл бүх зүйлтэй нь холбогдсон тэр ертөнцид монгол хүн амжилт гаргахад дараагийн аврагууд бол ингээл араасаа гарч ирдэг юм шиг. Дагестанууд ч гэсэн цөв хүлээл юм билээ шүү дээ. Тэгэл яг түрүүний ярианд л оржлын л да нөө итгэл үнэмшил гэдэг. Болох юм байна гэдэг л итгэл үнэмшлийг тэр хүмүүс олгонгууд одоо тархин тэрийг шууд хүлээж аваад угасаал болох юм биш тэл сэтгэл зүйн тийм л болно. Тэгэл ер нь араасаа дагаад байх нь бол зүг баг. Одоо хамгийн ихний одоо замыг гаргаж байгаа хүнд л одоо мөс хагалж байгаа. Тийм мөс хагалж байгаа хүнд бол аяг өгцөө байх. Би бол одоо хардсан нэг болцсон, хоёр болцсон одоо ингээ гурав дахь нь болж гин болох юм байна. Яг ийм бас өмнөө ийм хоёр бамбайтай ингээд бас явж байгаа болохоор бас илүү дүтэлж байгаа баха. Окей. Яг толооны үед авч ясан бүр юм мартагдчихгүй заяа. Хүнд юм цогт байдгүй. Үнэхээр тэр болстой. Үнэхээр онцгой. Яг дэвжээрөө орчхоор бол нөө цохилт мөхөлт бас мэдрэгдэх нь бага болчтой. Одоо бүх юм нөө адреналин бүх юм амар юм дээд зэгтэй хөрөнгүүд хүн одоо чинхээд хажуугаас хүрэгч бараг мэдрэгдэхгүй. Тийм хэмжээнд ер нь болцсон. Тэгээ зарим юмнуудаа сүүлд нь ингээд энэ ч өсгөлсөн байна, энд зогссон байна, энд чалгарсан байна. Сүүлд мэдэрдэг. Тулааны дараа яг тийм. Тэгэхээр яг тулааны үеэр бол айгүй л гайгүй санагддаг шүү. Тэгээд харин нэг өвддөг юм нэхэр нөө булчин шүрмэс ингээд яхаараа бол хамгийн амар өвддөг шүү дээ. Зохиулаад өвдөхөөс илүү зохиул зодуулж ингэж өвдөхөөс илүү нөө ядралт одоо зүрхний ачааллын булчин шүрмэс нэг газраа хит их ачаал авсан маас. Тэднэр л бол хамгийн дөрөнд амар мэдрэгддэг. Яг сандал дээр суугаал нэг амралтын минутанд ч юм уу тэмцээн дуусны дараа. Тэд нар л илүү өвдөлт юм шиг санагддаг шүү дээ. Яг тэр тулдж явах яг одоо октагон дотор те гаднаас нэг бэлдсэн нөхдүүд яг ойролдсон шүү дээ. Тэрнийг ер нь хэр сонсох уу? Тэрийг ер нь хоёр тал би нөгөө сонирхчдын толоо үзсэн байхгүй. Хоёр клубын хоёр тамчин гараад ирсэн байна шүү дээ. Яг нэг хоёр клубт нь харчаал яг ингээл орилдсон билээ л дээ. Тэгээ би яг дотроо яг тэр октагон дотроо хоёрыг харчаа. Энэ хоёр яг сонсож амжиж байгаа болов уу? Амжаагүй байгаа болов гэж зүр бодож ирсэн. Тэгэхээр Хабиби нөгөө арийнх нь бол яг аам аав нь бол зүгээр л нүдчихэд юм билээ шүү дээ. Тэр ширээ байна уу? Тавцсан байна уу? Яг нөгөө урт үргэлжилж байгаа тулааны одоо нэг 2 дугаар үеэс хойш маш гэдэг юм уу нэг бүр нэг бие тавираад тэрнээс хойш бол бас сонсогдоод хаана юу болж байгаа бүх юм ингээ мэдрэгдээд бүх юмнууд ингээд тод мэдрэгдээ ингээ явчихдээ. Яг эхлээл нэг халуун дээр нэг дөнгөж эхлээл тас гэлэхэд бол нэг ихний хитэн зохилцсон барилтаа ихний хитэн тулгараа бол ер нь гадны юмыг нэх анзаарахгүй.
Нэг таахгүй тийм нэг анзаарахгүй. Надын хувьд бол. Тэгээ ер нь бас маш сайн сонсдог бас багийн хамт олондоо бас итгэдэг төрлийн хүмүүс ч бас байдаг баг. Тэр дундор бас яг хэлэн штэ процесс дээр наа ча өвдөг нь ингээд дутуу гიშгэлээ шүү наатах чаа. Энд дэр нь ажиллаараач гэх юм уу тий. Тэгээрээ тий. Бэлтгэл хийж явах үед одоо хамгийн яг ачаал хамгийн ихээр одоо авдаг зүйл нь юу байдаг вэ? Мэдээж нойр хоол бүх зүйлийг л сахилга баттал үлдчихэл байгаа байх л да. Яг одоо намсраа за одоо UFC-ийн ихний тулаана хийн гэх юм бол бэлтгэлийн хуваар нь одоо хэдэн цагт ирээд хэдэд хооллоод өдрийн хэд хооллоод ч гэдэм юм уу. Бэлтгэлийн одоо тэр горим нь яаж явдаг вэ? Одооноос л ер нь бол аль болох мэрэгжлийн л хандахыг бол байнга л хичээж байгаа. Тэгээд өглөөнийхөө бэлтгэлийг хит амир эрт босхгүй. Өглөө эрт сэрэнгүүтээ босонгуудаа нэг жоохон хит их бэлтгэл хийхгүйгээр нэг зарайдаг маягийн хөнгөн гүүгээд ч юм уу эсвэл нэг төрнүүкэн дээр нэг 5-10 татаад ч юм уу нэг сайхан өглөөний цэнгэг агаар амьсгалаад тэгхэл айгуу чухал үйдیں۔ Тэгээд нөгөө өглөөний бэлтгэл ар дээрээс нь өглөөний бэлтгэл орооны бэлтгэл хоёроо зохицуулаад аль нэгийг хүнд хийгээд нөгөөх нь жоохон хөнгөвтөр хоёуланг нь бас хит хүнд хийгээд ээж бас болохгүй. Аль болох ухаалгал одоо бэлтгэлээ хийх зорддог болсон сүүлийн үед. Өдөрт тэгэхээр яг 2 бэлтгэл бол хийж гинэ шүү дээ. Ер нь дэлхийд даяар ер нь яг л 2 бэлтгэлийг л ер нь чухалчилж байгаа. Нэг нь бол яг ачаал авч яадаг. 3 удаа бэлтгэл хийнэхэр бол арай л худлаа. Ер нь хүний биед. 3 удаа нэг хүнд төрлийн бэлтгэл хийнэ гэдэг бол худлаа. Хэрвээ 3 хийхээр болох юм бол нэг нь зүгээр л нөгөө нэг одоо нэг толгоогоо жоохон ажилуулсан эсвэл хөдөлгөөнүүдэн сэргээсэн маягаар. Тэгж хийдэг. Арай нөгөө нэг авахаал мохоолстой ч юм арай хөнгөндөө бэлтчих. Хөнгөн тийм өөрөөгөө нэг жоохон нэг мартаж сансан юм хамаа сэргээгээд нэг нэг юм байна гэдэг нэг жоохон бие сэргээсэн маягаар тэгж ивэл зүгээр. Өөрөөр хэлбэл яг нөгөө өрсөлдөгч чинь барилддаг илүү давуу талтай байвал аюултай санагдах уу? Эсвэл босоогоос илүү аюултай нөхөр байвал аюултай санагдах уу? Мэдээж аль нь ялгаагүй байх л да. Гэхдээ тэр хүмүүсийн чинь арга барил, чиний арга барил тэр хоёр чинь хоорондоо бас яг хоёр ухаан зөрж байгаа байхгүй юу? Тэгэхээр аль нь илүү эвгүй байдаг вэ гэж асуумаар байна л да. Би нөгөө бэлтгэл дээр одоо нөгөө байлдааны сан би 2 удаагийн дэлхийн аварга баян дүүр ахтай бэлтгэл хийдэг. Тэгээ дүүр ах чинь бас аяйгуу хүч тамирд инхээ сайтай. Амар тамирч ш тат. Сая Black Combat дээр хятадуудыг манайхан бас болгож тавилаа тий. Тэгээ заримдаа дүүр ахын нэг доор барилж чад нэг доор нь ороод нэг яаж чадахгүй гацсах. Тэр үед л за би одоо тэмцээн дээр ингүүл яах юм бэ? Яг тэр үеэл аяйгуу хэцээс нагтад. Бусдаар бол яг босоогоос яваад өөр нэг дандаа боломжтой яваад шүү дээ. Бүр нэг хүний доор ороод ямар ч найдваргүй ингээ хатсал. Ингүүл яах вэ гэд тэр л надад айц санагддаг. Хэцүү. Тийм байдалд л одоо хизээч орж болохгүй юм шүү. Тэр ер нь бас нэлийн бэлтгэлийн том зорилгоудын нэг одоо хизээч ер нь тийм байдалд ямар ч өндөр түвшний тамирчин тийм байдалд орж болохгүй хэмжээний одоо болох. Тэгж л тэгж бэлдэж юм даа. Мэдээж бас босоогоос байвал хойшоо ухрах ч юм уу тий ухрах ч юм уу бултах ч юм уу за бүр аргаа барахад бараг тойроо зүхтаж болно шүү дээ бас тий. Тэгж тойрол гүйсэн тохиолдол зөндөө байд юм билээ шүү дээ. Яг нөгөө тодорхой хэмжээний цохилт авчаад тэрнээсээ гарах гад тойрж гүйсэн ч гэдэг юм уу тий. Тэр хугацаанд шууд байлдах ч юм уу тий. Тиймэрхүү боломжууд зөндөө байгаа. Бүр нэг доор ороод нам гацах юм бол тэр боломжгүй мэлгүй. Техникдээд стилэхгүй. Тэгэл орох юм бол айгүй хэцүүлсэн надад шүү дээ. Одоо Хабибд нь л гэсэн үг шүү дээ. Энийг хэлсэн нэрээс тийм ээ. Хабибд бол харин тийм хэцүүдэл гэж боддог. Хабибын тэр сүүлд өгсөн яриа гэдэг яг тэгжсэн. Би бол хүнд нэг тэгж зодолж үзээгүй гэд. Тэгсэн байсан. Тэгээ нэрэж тийм л юм байлээ. Тийм. Өөрийн чинь хувьд ер нь одоо тулаанд яг хөө мэдээж 10 жил өсөр үе одоо холимог талаар хичээлэхээс өмнө байж болно шүү. Ер нь ялагдчихсан нөхөл байна уу? Бага. Гэхдээ ер нь бол одоо ялгдсан ч гэсэнтэй яг нэг үр дүн нэг ялгаж байгаа юм шиг харагддаг штэ. Гэхдээ бол би нэг ерөөсө бууж өгөөгүй дотроо. Тийм л байдаг. Тийм. Яг гудамжны зодоонууд хаяа нэг илүү нөгөө хүний нүд хөхрөөг багт би нэг хөхрүүлсэн
гусуулсан тохиолдлууд бол гарна штэ. Тэр болгон дээр дараа жинхэнэ алантаач гэдэг юм уу. За би байгаа шүү. Одоо яагаад ч байгаа шүү гэдгийг илэрхийлэх юм уу. Ер нь тийм байдаг. Өсвөр насны дээр нь хэр хөдөлгөөнтэй байв? Ер нь хөдөлгөөнтэй бас. Ер нь захилгүй л хөгдөсөн. Тэгээд найзуудыгаа өмөрч бас нэлээд ер нь зодтолдох хандлагатай байдаг гэсэн. Яг өөр дээр нэг янз бүрийн болох юм бол бас гайгүй. 50. Тийм. Тэгээд нэг найзуудыгаа өмөрч бас нэлээд бас гар зориулдаг гэсэн. Тэгээд тэр одоо сэтгэлийн хүч одоо яг өөрт чинь цуг явж штэ. Би бол тэгж боддоо. Өөрийгөө өмөрөхөөс илүү бусдыг өмгөөлөх чанар бол хүнд маш чухал. Өөрийгөө бол хүн яаж ч өмөрж болж штэ. Өөрийнхөө буруу дээр ч хүн өөрийгөө өмөрөх тал байдаг шүү. Бусдын тэр нинжин сэтгэлээ одоо бусдыг одоо хамгаалах тий бусдыг өмөрөх бусдыг одоо тэр нинжин энэргүй сэтгэлээр урд нь хаад зогсох гэдэг бол хүнд байх ёстой. Ялангуяа эр хүнд байх ёстой чанар юм болов уу гэж би бол боддتي. Өөрийн чивд яг хүчрхэг эр хүн гэвэл ямар хүнийг хэлэх вэ? Одоо янз бүр л байх л та. Тэгтээ одоо миний юугаар бол одоо хүчрхэг гэхээр хүнийг одоо өмнөө байгаа одоо харилцаж байгаа ч юм уу хамт байгаа хүмүүсийг тайван байлгаж чаддаг. Ямар нэг одоо сэтгэлийн дарамтгүйгээр тий. Тайван байлгадаг байвал бас хүчрхэг хүмүүсийн нэг байх баг. Гол чанар нь шүү дээ. Өөр олон зөндөө зүйл байгаа л та. Гой тийм амар тайван мэдрэмж тий өгж чаддаг тий. Бусдад дарамт мэдрүүлэхгүйгээр байх ч гэдэг юм уу. Тэр нэрээ амар чухал шүү тий. Ингээд уулзахаар ингээд хоорондоо маргалдаагүй ирнэ нэг юм дарамтанд орчдөг. Тийм хүмүүс байдаг тий. Бүх юм нь болдгоо ч юм уу тий. Нэг өөрийгөө нээхэд чөлөөтэй байхад нэг байдаг төрлийн хүмүүс бас байдаг шүү дээ. Гой хажууд нь багт нэг тухтай тий. Юу ч ярьсан нэг хамаагүй юм шиг намайг ойлгох юм шиг. Ингийн тэгээд нээлттэй тий. Сөрөг биш. Тий. Сөрөг мэдрэмжүүд л ер нь биднийг тохгүй болгож байна да. Ер нь хүчгүүч бас болгож байгаа шүү. Ер нь ямар нэг зүйл төр тий. 50 л бараг хүчтэй онцтой байх юм болоо да. Тий. Подкастын маань өндөрлөх цаг хугацаас төгссөн байна. Тэгээд Намсраагаас энэ асуултыг асуумаар байна. Одоо Монголын бол 2 сайхан тамирчин энэ UFC-д ингээ орж ирж байна. Өөрийн чинь орж ирж байгаа хувьд бол би маш их баярлж байна. Бас олон залуучууд чиний араасаа сайхан гэрээ байгуулад араасаа гоё дэлхийн одоо тэр үзэгчдэд тий Монгол хүний төсвөр хатуужил уруухан чадвар вертинхээ одоо залмих ийм байдаг шүү гэдгийг харуулаасаа гэж хүсэж байгаа шүү. Одоо UFC-гийн аваргын бүс монголчуудад хэр ойрхон байгаа болоо. Одоо тулаанаас тулааны хооронд нэг итгэл одоо сэтгэл зүйл нэмэгдээл явж байна миний хөл. Өмнө нь бол одоо за UFC-д орчуулвал бас гоё шүү гэж бас бодлууд байсан бол одоо орчингууд дараагийн эн чин тэгээ шилдэг тамирчидтай тоглож үзэх юм да гэж боддог байсан бол ер нь тоглоод ялах юм биш үү? Бүсийн ч авч болох юм байна. Энэ мэдрэмж ингээ байнгын өсөд. Одоо ингээд нөө UFC-гийн 3 дахь тамирчин болоод ирэнгүүт хүмүүсийн өгж байгаа урам зориг, одоо итгэл найдвар тэгээ хүмүүсийн одоо дэмжлэгүүд бас их нэмж байгаа. Тэгээ ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй. Одоо хүн өөртөө итгэвэл одоо юунд ч бас хурж болно. Тэр болгоныг бас харуулахын төлөө бусдтай бас үлгэр дуурайлал болж одоо найз нөхөд залуучуудад одоо итгэл найдвар өгөхийн төлөө бас тулаанчд бас тулалддаг байх. Би ч гэсэн одоо тийм тэр зүйлийн төлөө л бас тулалддаг. Тийм болохоор одоо боломжгүй зүйл байхгүй. Баярлалаа. Маш дэлгэрэнгүй бөгөөд гоё хариулт байна шүү. Подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Бас урилгыг маань бас хүлээн авч хүрэлцэн ирсэн. UFC-гийн тамирчин Холимог Талаанч Батбаярын намсраа танд үнэхээр их талархлаа. Тэгэд цаашдын бүх зүйлд нь өөртөө хүсч явдаг амжилт өхний дэдийг хүсье. Мэдээж хийсэн бэлтгэл болгоно, урсгасан хөлс хүч болгоно.
үр дүн болж монголчуудад бас баяр баясгал тэ омогшил одоо тэр аргасан гоё мэдрэмжийг төрүүлээсэй гэж хүсэж байгаа шүү. За маш их баярлалаа. Одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд одоо намайг одоо ингэж хүндэлж байгаад бас маш их баярлалаа. Баярлалаа. Подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд UFC-ийн тамирчин Батбаярын намсраатай бас ярилцаж бас үзэл бодол, дуу хоолой, үг мэдрэмжийн бас хуваалцахыг зорьсон юм шүү. Тэгээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Хөгтөнгө радиогийн аль биесний бүх сувгуудыг дагаж биднийг дэмжээрэй.